Эрүүл мэндийн яам халдвар төвчин судлалын үндэсний төв аймгийн эрүүл мэндийн газар хамтран пневмококкийн эсрэг 13 цент вакцин болон халдвар цагийн эсрэг идэвхжүүлсэн вакцин гэсэн хоёр төрлийн вакциныг 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн хэмжээнд шинээр нэвтрүүлэх юм а. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, вакцинтай холбоотой мэдлэг мэдээлэл олгох зорилгоор пневмококк болон халдвар цагийн эсрэг идэвхжүүлсэн вакцин нэвтрүүлэх сэдвт сургалт зохион байгуулж байна. Сургалтын халдвар төвчин судлалын үндэсний төвийн их хэмж оюун болон уян нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад 16 сумын эрүүл мэндийн төв, жаргалан сумын 6 урхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцож байна. За Монгол Улсын хэмжээнд 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтанд шинээр 2 вакцины нэвтрүүлэгч байна. За нэгдүгээр болохоор пневмококкийн шалтгаанд уушгины хатгай өвчний эсрэг вакцинаар 2 сартай хүүхдүүдийг бол дархлаажуулна. За хоёрдугаар болохоор халдвар цаа өвчнийг устгах дэлхийн зорилтын хүрээнд бол халдвар цагийг идэвхжүүлсэн вакциныг бол 5 сартай хүүхдүүдэд тус дархлаажуулна. За 21 аймгийн эрүүл мэндийн газар маань өнгөрсөн 7 онд халдвар төвчин судлалын үндэсний төв дээрх шинэ вакцины сургалтанд бол хамрагдсан. За ингээд бэлтгэгдсэн мэргэжилтэнгүүд маань аймгийнхаа эрүүл мэндийн төвийн эмч вакцинаторууд болон нэгдсэн эмнэлгийн эмч вакцинаторуудад нэг өдрийн сургалтыг зохион байгуулан шинээр нэвтрүүлэх вакцины мэргэжил арга зүйр ханган ажиллаж байна. Орон нутагт энэ хоёр төрлийн вакциныг нэвтрүүлснээр пневмококкийн эсрэг 13 цент вакциныг 2 сартай хүүхдэд, халдвар цагийн эсрэг идэвхжүүлсэн вакциныг 5 сартай хүүхдэд хийж товлолын дагуу дархлаажуулах юм а. Пневмококкийн эсрэг хатгааны эсрэг вакцин маань болохоор Монгол Улсын хэмжээнд нийслэлийн төвшөнд болохоор 2016 оноос 2018 оны хооронд болохоор үе шаттайгаар бол нийслэлд бол нэвтрүүлсэн. Одоо орол 4 сарын 1-ээс эхлээд 21 аймагт бол нэвтрүүлэхээр бол ажиллаж байна. За тэгээд пневмококкийн шалтгаанд уушгины хатгай өвчний эсрэг вакциныг бол 2 сартайдаа хамрагдсан. Хүүхдүүд маань бол цаашид бол 4 сартайдаа, 9 сартайдаа ингээд нийтдээ 3 тон авч дархлаажуулалт хол хийгдэн. Тэгэхээр 2 сартай болон 5 сартай хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань хүүхдүүд бол харьяа өрөх болон сумын эрүүл мэндийнхаа төвдөө хандаж вакциндаа хамрагдана. Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд уушигны хатгалгаа өвчнөөс шалтгаалсан нас оролт нэлээд өндөр хувьтай бүртгэгдэж байгаа бөгөөд пневмококкийн эсрэг 13 цент вакциныг нэвтрүүлснээр аливаа нянгаар үүсгэгдэх уушигны хатгалгаа дунд чихний үрслээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг салбарын эмч мэргэжилтнүүд онцлон хэллээ. Мөн аймгийн эрүүл мэндийн газраас уушигны хатгалгаа өвчнөөс өршлөн сэргийлэх зорилгоор хүүхдэд дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна.